Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль бол 1994 онд батлагдсан хууль байдаг. Яг 30 гаруй жил болж байгаа. Тэгээд энэ хооронд бол ямар нэгэн шинжилгээ хийдэггүй. Тэгэхээр ер нь бол цаг хугацааны хувьд ер нь өөрчлөлт шинжилгээ хийх хугацаанд болцсон. Тэгээд энэ асуудлыг бол одоо шинжилсэн найруулга хэлбэрээр боловсруулаад ажил хэсэг явж байгаа. Тэгээд энэ нэгэнт боловсруулсан хуулийн төслийг орон нутгаар одоо иргэдээр хэлцүүлэх ажил өргөнж байгаа. Сарын дээр тэр дагуу бид нар бол одоо энэ өнөөдрийн тухайд гүрэн агуултай аймагтай байдаг холбогдох энэ хуультай, хуулийн хэрэгжилтэй холбоотой байгууллагын төлөөлөлтөй энэ хуулийн гол концепц үзэл баримтын асуудлаар санал явж байгаа. Бас энэ бүрэлдэхүүн дотроо бол иргэд малчид энэ төлөөллийг бол оролцуулахыг хичээсэн. Тэгээд тухайн газар болгоно бол янз янзын байдалтай зохион болгож явж байна. Тэгэхээр өргөн иргэд малчтаасаа өргөн дэлгэр орсон хүмүүс байгаа тань төлөөлөл оролцуулж байгаа хүмүүс байгаа тань. Хоёрдугаар бид нар энэ бас холбогдох яг тэр энэ асуудалтай холбоотой орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын хүмүүсийг оролцуулж хэлэлцүүлж байгаа явдал нь бид бүгд нэг удаагийн явалтаар тэр бүх иргэд малчд хүрэх боломжгүй. Тэгээ энэ хүмүүс маань бас энэ асуудлыг цаашид тэр хүмүүстэй дамжуулаад хэлэлцүүлээд бас тодорхой санал онолгаар бол биднээс эргэж мэдээлэл хүргэх юм агуулгаар явж байгаа. Шинэ хууль батлагдсанаар шинэ хуулийн гол үндсэн агуулга бол ер нь энэ байгаль орчныг хамгаалах үйлсэд бол орон нутгийн иргэд, орон нутгийн байгууллагын оролцоог бол аль болох хэрэггүй. Одоо өргөн тусах эрхийн өргөтгч гэдэг одоо тодорхой заалтууд орж байгаа. Ер нь бол байгаль хамгаалах үйлсэд ялангуяа орон нутгийн угуул иргэд малчдыг оролцуулж тэдгээрийн одоо холбоо хөгжлийн тодорхой үүрэг гүйцэтгэлийг оруулж ажиллуулах тал дээр хуулийн зохицуултыг хийж өгч байгаа юм шинжлэх байна.